Өнөөдрийн тайзан дээрээс Money Talks for Women өдрөлгөөр Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Rhinus Investment болон Lendman-ийн удирдлагууд мэргэжлийн зөвлөгөө лекц мэдээллээ эмэгтэйчүүдэд хүргэсэн бол бизнесээ амжилттай авч яваа эмэгтэйчүүд мөн өөрийн санхүүгийн сахилга бат амжилтын түүхээсээ хуваалцлаа. Энэ удаад эмэгтэйчүүд мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийн зах зээлд нэвтэрч ирээдүйн өгөөж хүртэх боломжийг нээж өглөө. За энэ ивентийн маань хамгийн чухал үр дагавар нь юу байх юм бэ гэхээр иргэн баян бол улс орон баян гэж бид ярьдаг. Тэгвэл иргэн баян байхын тулд санхүүгийн суурь боловсрол маш чухал юм а гэж. Санхүүгийн суурь боловсрол гэхээр санхүү гэхээр бид нар нэг холын зүйл юм шиг ярьдаг. Гэтэл бидний амьдралд ойрхон байд юм а. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг цагийнхаа цалинг хэд юм бэ гэдэг дүгнэж үзээд магадгүй нэг өдрийнхөө цалинг бид нар хуримтлуулснаар ирээдүйн баялагийг бий болгож болох юм байна гэдэг энэ ойлголтыг өгөхийг хичээлээ. Нийт 300 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулсан. За тэднэрт хэрэгтэй санхүүгийн шийдлүүд, бүтээгдэхүүнүүд, за хөрөнгө оруулалтын ямар боломж байна. За мөн бизнесээ өсгөхөд нь ямар дэмжлэг тулгуур болох бүтээгдэхүүн байж болох вэ гэдэг дээр нэлээд өргөн хүрээний ихтгэл санал хэлцүүлгийг хийж зохион байгуулж байна. Энэ мэдээллийг орон даяар хүргэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлыг дэмжих үүднээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз тус үйл явдлын мэдээллийн ивент итгэгчээр хамтран ажилласан юм а. За бизнес эрхлэгчдээс гадна энэ бизнесийг хөрөнгөний зах зээлийг яаж удирдах юм? Ер нь энэ өрхийн аж ахуй, өрхийн санхүүгийн боловсролыг яаж дээшлүүлэх юм? Гэх мэтчлэн олон түмэнд хэрэгтэй мэдээлэл сургалт явж байгаа учраас энэ үйл ажиллагааг үндэсний олон нийтийн радио, телевиз дэмжин мэдээллийн хамтрагчаар ажиллаж байгаамаа. Тэгэхээр энийгээ бид нар суралцъя, хамтдаа хэрэгжүүлье, олон нийтэд зааж өгье. Тэгээд улс орон даяараа хадгаламжтай санхүүгийн зөв зарцуулалттай ийм өрх айлуудыг бий болгоё гэсэн энэ уриалгыг дэвшүүлж энэ үйл ажиллагааг олон нийтийн радио, телевиз дэмжин ажиллаж байна. Өрх гэрийн санхүүгийн луужин болсон эмэгтэйчүүдэд зориулсан энэ үйл ажиллагаа анх удаа ийм өргөн хүрээнд зохиогдож байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Өнөөдрийн үйл ажиллагаа маш хөөрө өгөөжтэй сайхан боллоо. Нэгдүгээр бид нар хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ? Жижиг зүйл дээр хэрхэн тэрийг олон жилийн хугацаанд үр ашигтайгаар тэрийг хөрөнгө болгож чадах вэ гэдэг дээр маш том мэдлэг ойлголт олж авлаа. Тэгээд үйл ажиллагаа ингээд эрхэлж байгаа үнцасны компанид эсвэл ингээд зөвлөгөө аваад ямар хугацаа авбал илүү надад өр өгөөжтэй байхын талаар мэдлэгээ сая бол ингээ анхан шатны ойлголт авчлаа. Тэрийг ажил хэрэг болгож хэрэгжүүлээд хувьцаа эзэмшигч болохын тулд байна. Өнөөдрийн энэ сургалтаар хүн бүр хувьцаа эзэмшигч болж ирээдүйн санхүүгийн эрхчлөөгөө бүтээх боломж байгааг олон жилийн туршлагатай Rhinus Investment болон Lendman-ийн мэргэжлийн баг зааж чиглүүлж өгсөн нь ач холбогдол өндөртэй байлаа.